Энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ өнөөдөр сэтгэлийн амрам олон болж дотор хүүхдтэйгээ ярилцах бяцлаглыг эхлүүлье. Чимээгүй нам гум газар олд суугаа. Өөртөө таатай тухтай байрлалаар суугаарай. За. Сууж амжсан бол утаар амьсгал аваад зөөлөн гаргаарай. Дахиад нэг удаа амьсгал аваад нүдэнаад амьсгалаа зөөлөн дүүжээд амьсгалаа дахиад гаргалаа. Хоёр хөлсгөнийхөө голд анхаарлаа төвлөрүүлээд утаар амьсгал аваад амьсгалаа төвжээд тайван зогоо амьсгалаа гаргаарай. Дахиад нэг удаа хоёр хөлсгөнийхөө голд анхаарлаа төвлөрүүлээд утаар амьсгал аваад зөөлөн тайван аажмаар амьсгалаа. Шингээгээд зогоо амаараа амьсгалаа гаргаарай. Хоёр хөлсгөнийхөө голд анхаарлаа төвлөрүүлээ. Амьсгалаа зөөлөн аажмаар аваад хоёр хөлсгөнийхөө голд анхаарлаа төвлөрүүлээ. Амьсгалаа зогоохон гаргаарай. Хамрынхаа үзүүр дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Зөөлөн амьсгал аваад амьсгалаа төвжээд зогоо гаргаарай. Амьсгалаа авлаа. Амьсгалаа төвжээд анхаарлаа хамрынхаа үзүүр дээр төвлөрүүлээд тайван аажмаар амьсгалаа гаргаарай. Хамрын үзүүр дээр анхаарлаа төвлөрлөө.
зүйл тайвнаажмар бидэн шингээж зогоохноор амаараа амьсгалаа гаргаарай. Анхаарлаа доошоо явуулъя. Уруул, эрүү, хоолой, цэежний хөндөй, зүрхэн хүрдэн, хоёр хөхнийхөө голд анхаарлаа төвлөрүүлээ. Уртаар амьсгалаа зөөлөн аажмаар шингээгээ зогоо гаргаарай. Толгойн оройгоос дээш 4 хуруу зайд анхаарлаа төвлөрүүлээ. Амьсгалаа зөөлнөр аваад аажмаар бидэн шингээж зогоохноор биесээ амьсгалаа гаргаарай. Бүх биеэ дээрээс нь доош нь сайхан суллая. Толгойн оройсын өвчнгүүд суларлаа тайвширлаа. Шанааны өвчнгүүд, тохны өвчнгүүд суларлаа тайвширлаа. Нүдний өвчнгүүд, чихний өвчнгүүд, хацрын өвчнгүүд суларлаа тайвширлаа. Эрүүний өвчнгүүд, хүзүүний өвчнгүүд суларлаа тайвширлаа. Мөрний өвчнгүүд суларлаа тайвширлаа. Баруун мөрнөөс баруун гарын үзүүр хүртэл өвчнгүүд суларлаа тайвширлаа. Баруун гарын шооны өвчнгүүд суларлаа тайвширлаа. Баруун гарын алгааны өвчнгүүд суларлаа тайвширлаа. Баруун гарын хорооны өвчнгүүд, хорооны үзүүрийн өвчнгүүд суларлаа тайвширлаа. Зүүн мөрнөөс зүүн гарын үзүүр хүртэл өвчнгүүд суларлаа тайвширлаа. Зүүн гарын буугалганы өвчнгүүд суларлаа тайвширлаа. Зүүн гарын шооны өвчин суларлаа тайвширч амралан боллоо. Зүүн гарын алганы өвчнгүүд суларлаа тайвширлаа. Зүүн гарын хорооны
олчонгоо хорооны үзүүрийн болчонгоо суларсаар тайван амуулан оллоо. Цэежний олчонгоо суларлаа суларч цайхан тайвширлаа. Баруун зүгний мөрний болчон суларч байгаа мэдрэгдэж бай. Хөхний болчонгоо суларлаа тайвширлаа. Гидсний болчонгоо суларлаа тайвширлаа. Хөвлийн болчонгоо суларлаа тайвширлаа. Бүслэхийн болчонгоо суларлаа тайвширлаа. Өвцгний болчонгоо суларлаа тайвширлаа. Баруун зүүн хөлний гойны болчонгоо суларлаа тайвширлаа. Баруун зүүн хөлний ирээ болчонгоо суларлаа тайвширлаа. Баруун зүүн хөлний улсны болчонгоо суларч тайвширч бай. Суларч тайвширлаа. За одоо гарлаа зүрхнийхээ хүрдэн дээр авчраарай. Уртаар солоод зөв тайв. Аажмаар бэдээ шингээж амьсгалаа дүүжээ. Зөвхөн амьсгалаа гаргаарай. Зүрхний гүн рүү юус алхаж чадахгүй бол доошоо шатаар бууж байна гэж төсөөлөөрэй. Зүрхний гүн рүү нэг алхлаа. Уулын толгой хавцаа нарын шингэлгээ сайхан өдрөн болж байна. Зүрхний гүн рүү хоёр алхлаа. Уулын цаа уунаар орж үлээлэг ширүү унаж бай. Зүрхний гүн рүү гурав алхлаа. Нар шингэж харвай бүрий болж эхэллээ. Зүрхний гүн рүү дөрөв алхлаа. Харвай болж юу чарайтгаа боллоо. Зүрхний гүн рүү дөрөв алхлаа. Тав алхлаа. Тас харвай нэмэрч юу чарайтахгүй болжээ. Зүрхний гүн рүү 6 алхлаа. Үлээлэг гэрч ойрын бараа харагдаж эхэллээ. Зүрхний гүн рүү 7 алхлаа. Үүр цайж тэнгэрийн хаяа тэмдгэрч холын бараа харагдаж эхэллээ. Зүрхний гүн рүү 8 алхлаа. Наран мандаж сайхан өглөө эхэлжээ. Зүрхний гүн рүү 9 алхлаа. Сайхан өдөр болж би дасай хөөн дээр
Дээрээс нь шарж доороос зөөр хөлийн халуун түүнийг илбэж би далай хөлөө төрөхөд зөөр дулаан сайхан мэдрэмж төрж байна. Би өөрийн дуртай газрыг олж суугаад дотоод үнийхээ бясалгалыг эхлүүллээ. Миний дотоод үнийн бясалгалыг эхэлж би яаж жаргалтай баяр хөөртэйгөө дотоод үнийн бясалгалаа хийж миний бодлууд нэг нэгээр чивчмээ урсан орж ирж миний бясалгал бүтээмжтэй өндөр үр дүнтэй сайхан хийглээ. Өөрийгөө тайв амгалан дулаан өөрийнхөө байх дуртай газар байна гэж төсөөлөөрэй. Далайн ирэг дээр голын хөвөндөр уулан дуу гэртээ тань намран болон тайв орчин бүрдүүлэх газар хаана байна? Бага насны нийтэн дуртай очих, тоглох дуртай газар ч юм байж болно. Та тэнд өөрийн дураараа жаргалтай байж гүйж хашгирч тоглож инээж баярлаж өөрийнхөө хүснээр байж чадж байна. Тэнд таны дотоод хүүхэд ирлээ. Түүний сайн ажиглаарай. Юу өмссөн байна? Ямар дүр төрхтэй байна? Хэдэн настай байна? Сайн тойроод ажиглаарай. Тэр хүүхэд юу хийж байна? Ганцаараа тоглож байна уу? Болон тохиолднуудад эсвэл бүгдийж байна уу? Уурлаж ямар нэг зүйлийг шидэж эсвэл ойлж байна уу? Зүгээр л хоосон зариу ширтэж байна уу? Яаж вэ? Одоо харилцах гайд үз. Танаас зүгтж байна уу? Гүйжирээ тэрүүлж байна уу? Өвдгөнд ирж суучаад буруу арт суугаад байна уу? Айсан арцаар ширтэж байна уу? Гомдож уйлаад байна уу? Яаж вэ? Зүгээр л ажиглаад бай. Чимээгүй намгүнд тэр хүүхэд ямар үйлдэл гаргаж байгааг, тантай яаж ярилцж байгааг ажиглаад л байгаарай. Та түүний гомд очихсан юм бол өөрөөсөө энэ асуултыг асуугаад үз. Би энэ бяцхан хүүхдийн мартаад хэр удаж байгаа билээ? Яагаад мартсан юм бол? Би өөрийн дотоод хүүхдээ сул дор утгагүй ичмээр өгж
байсан юм болов уу? Би өөрийгөө хамгаалахын оронд бусдад таалагдах гэж хичээж өөрийнхөө хүслийг золиослсон юм болов уу? Би юу хийж амьдарч байсан? Хинд таалагдах гэж амьдарч байсан? Хэний төлөө амьдарч байсан? Энэ хүүхд яагаад энэ үйлдэл сууж байгаа юм? Дахиад нэг сайн бодоод үзээрэй. Одоо энэ хүүхдийг харагдах гад үз. Хэрвээ цаашаа хараад сууж ивэл нурууных нь гол дээр гараад байвал зөөлөн илээд жоох хүүхд учраас түүний төвшөнд очиорой. Харцныхын төвшөнд очин шүү. Сөхөрт суугаад чамаагүй. Аль болох түүний нүдийг олж харахыг хичээгээрэй. За, гомдоод байгаа бол хэрэггүй шүү. Тайван зөөлөн араас нь жолгоноо тиймэр. Үнс хамгийн хайртай дотны хүнээ хайр асгартал яаж тэмцдэг юм? Инээж салхитал яаж түүнийг хайрладаг юм? Үнс тэр ил хайрлаад үз. Юу ч дуурах хэрэггүй. Үнсээд үз. Тэрээд үз. Хайрлаад үз. Таныг тэрхт юу мэдрэгч чи? Тэр хүүхд яаж юм? Мэдрээ л бай. Одоо зөөлөн хэлээрэй. Би өөрийгөө оллоо. Хэрвээ буруу байсан бол түүнд үнэ хэлээрэй. Чадвал түүний биеийн дулаахан элчийг, жижигхэн биеийг, турхан гарыг барьж, илж, тааж, үнсэж 5 өдөр хүүгээрээ мэдрэх гэж оролдоорой. Хэрвээ үнсэхгүй зөөлөн тэрврээд үнсээд байгаарай. Одоо яаж зөөлрч байна? Тайвширч байна. Тайвшрахгүй бол дахиад үнс. Тэгвэл оролт. Жаа хүүхдээ яаж? Харагддаг. Яаж өөртөө дасгадаг? Өөрийнхөө маргай хэрэгэл. Үнс, хайрл, инээмсэл түүний нүд рүү харахыг хичээ. Өөрийнхөө буруу хэлээд уучлалтгүй гараа. Үргэлж өөртөө хамт байж, хайрлаж, аз жаргалаар гэрэлтэж, хамтдаа бүтээж, бид хамтдаа хийдэг гэж хэл. Түүний хэлээрээ толгойг нь, нурууг нь яг л ээж шиг. Ээж ямар хайраар үрээ хайрладаг, тэр хайраар түүнийг хайрлах гэж мэдрүүлээрэй. Одоо бид юунаас ч айхгүйгээр амар амуус тайван, аз жаргалтай, баяр баясгалантай байж чадна. Хамтдаа болно гэж хэлээрэй.
хамтдаа байх нь чухал. Дотор хүүхэд маань надад хамгаас үнцэнтэй ойлгомоор цээжэд нь алдаад өглөөрэй. Үргэлж бие биенээ тэмж хайрыг мэдрүүлж хамаг сайхныг бие биедээ өгч бай. Энэ бүхний хийж чадаагүй намайг уучлаарай. Тэрээ өмсөд аргад чинь орохгүй байвал дахин түүнийг аргадаад байгаарай. Энэ хүүхд инээдлэн таарахтын шүү. Энэ хүүхд инээсэн болвол аз жаргалтайгаар гэрэлтсэн болвол таныг зөв ойлгосон болвол та энэ хүүхдтэй ойлголцсон бол түүн дотоод хүүхдэд ирж байхад таны зүрхнээс маш дулаахан яга эсвэл алтлаг өнгөтэй зөөлөнгөл цацарч тэр бяцхан хүүхдийн бүхэлд нь нөмөрч байна гэж төсөөлөөрэй. Зөв. Одоо энэ хүүхдээс бас л юм гэрэл гарч таныг хүргэж та хоёр бие биенээ хайрлаж хамгаалж асар их аз жаргалаар бялхаж байна гэж төсөөлөөрэй. Та хоёрын биес гарсан тэр их гэрлүүд хин чинь бие төрж бүх бие хэсэгт нь төрж дулаацуулж гомдол, айц, буруу ойлголцол бүхний үгүй хийж байна гэж төсөөлөөрэй. Замхраа далуу болж байна гэж төсөөлөөрэй. Одоо түүнээс юу хийх дуртай гэж асуу. Үнсээд бай. Тэрээд бай. Юу хиймээр байгааг нь асуу. Яагаад гомдсныг нь асуу. Зөв. Юунд гомдов? Яагаад гомдов? Ямар үед уурладаг, ямар үед гомддгийг нь асуу. Надад байгаа бүхнээ хилээгч гуйгаад тэрийг үнсээд хайрлаад бай. Яагаад уус? Яагаад бурууарч сус? Ямар ийм үйлдэл гаргадаг? Нэг олон үг хэлэхгүй шүү нүгт. Мэдрэмж эсвэл ганц нэг хэлж магадгүй. Та түүнийг хүлээж аваарай. Намайг хайрлаагүй. Зүгээр л их хайрыг хүсчихье гэдэг ч юм. Одоо хүүхдээ тэрийг хайрлаад хоёулаа зөв ойлголцож бие биенээ хайрлаж аз жаргалд бүрэн байхаа түүнд амлаарай. Энэ бясалгалыг дахин хийж дотоод хүүхдтэйгээ уулзна. Түүнээс өдрөөр юу хийх дуртай гэж асууж хамтдаа нэрдэж ойлголцох тухайгаа хэлж бие биедээ нээлттэй эерэг зөв харилцаатай дотор сэтгэлээсээ чин сэтгэлээсээ дотоод баяр баясгалангаа гэрэлтүүлж
талархал дүүрэн байж зөв харилцаатай сайн хүн болж зөндөө их хамтдаа бүтээдэг хэлээрээ. Энэ хүүхэд ямар тоглоомор асуугаад байгаа. Асуултаа солиос хэлгээд асуугаад идэг. Яагаад гэхээр хүүхдийн анхаарал хэсгийн зүйл төвлөрчөөд болоод идэг учраас нэг гомцсноо асуугаал нэг инээлгээл дахиж нэг яагаад гомцсон гэж асуугаад ингээд асуултаа сэлгээд явах сайн байдаг шүү. Юунд баярлалтай. Юу хийх гэж байгаа. Ямар тоглоомор асуугаал байгаарай. Одоо хүүхдээс уучлалгаагаар би өөрийгөө зөндөө удаа хугацаанаар хүчээ. Уучлаарай. Одоо үргэлж бид хамтдаа байх бол хамтдаа бүтээж. Хамтдаа бүхний хийх болно гэж хэлээрэй. Тэр хүүхдийг дахиад тэр үнс хайр ээж нь хүүхдээ яаж хайрлах дотоод их хайр асгарсан гэдэг сайн хайраар түүнийг хайрлаж тэр үнс эрхлүүл өөрөө ч гэсэн түүнд эрхэл энээлт хөгжилт юу ч бодохгүйгээр өөрийнхөө дуртай талд өөрийнхөө дуртай газар байгаа учраас та аз жаргалтай найзлаж хайр дүүнд талархаж тэрээрээ одоо түн талархлаа гэхээр баярлалаа. Намайг үдирч орхиогүй. Хамтдаа байж цугтаа бүтээж аз жаргал бүхэнд дэргэж байсан баярлалаа. Сайхан бүтээлцэд хамгийн сайн найз зөвлөгч туслагч байсан баярлалаа хэлээрээ түүнийг тэрээр өмсөөл шулганаад бай. Өөрөө хүүхч шулганаад өмсөд хайрлаад бай. Түүний үгийг сонс. Мэдрэмжийг нь сон. Ойлго. Тэр энэ хүүхэд тантай үргэлж зүрхэнд чинь таны дотор амран аюулгүй байгааг нь мэдэр. Тайван таны төлөө бүхнийг хийж чаддаг юм байна гэдгийг мэдэр. Одоо хүүхдээ би удахгүй эргэж ирнэ гэж салах ёс хийгээрэй. Баяртай гэж хэлж болохгүй шүү. Удахгүй уулзъя. Үргэлж хамтдаа шүү. Миний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. Үргэлж намайг дэмжиж, намайг хайрлаж байсан чинь баярлалаа. Бид одоо бие биенээ дэмжиж, бие биентэйгээ хамтаж үргэлж аз жаргал баяр хүрэх дүүрэн байх болно гэж хэлээрэй. За, бэлэн болсон мөцөө гүнзгий амьсгалаад нүдээ аачмаар нэгээрээ. За, юу мэдрэгдэв? Ямар орон зай үүсв? Та дотоод хүүхдтэйгээ яаж харилцдаг байсан бэ? Энэ хүүхэд ямар зан ааш, ямар харилцаа гаргав? За, би та бүхэн дотоод хүүхдийн
юу хийж байгаа үйлдэл болон зан төлөвлөрөөс ганц хоёр тайлбар хэлье. За тэр хүүхэд ганцаараа тоглож байгаа бол өөрт нь анхаарал хандуулаагүй байгаа гэсэн үг. Ямар нэг зүйлд тоглоом юм эсвэл зураг нь ингээ хит төвлөрөөд байвал энэ нь багада би л өөрийгөө саатуулах ёстой. Надад хинж туслахгүй юм байна гэсэн тийм мэдрэмжтэй байсны илрэл байж болох юм аа. За эсвэл тэр хүүхднийг булан тохоод нуугдаад ч юм эсвэл ингээ бүтээж байгаа бол энэ нь айцтай өөртөө итгэлгүй байдаг. Намайг хинж бити хараасаа би ачаал болохгүй мэй би хинж гай болохгүй юмсан. Ингээ зүгтж байгаа тийм хүний дүр төрхийг илэрхийлдэг. Уурлаад ямар нэг зүйлийг шидэж гин эсвэл уйлаад байна уу те. Энэ бол маш сайн тэмдэг штэ. Тэр хүүхэд дотор байгаа дотор гомдол эсвүүцлээ танд илэрхийлж гаргаж хэлж өгч байгаа хэлбэр байхгүй юу? Намайг сонсоод өгөөч ээ, намайг хайрлаад өгөөч ээ, миний хийснийг үнэлээд өгөөч ээ гэж хэлжээж магадгүй шүү. Зүгээр л нэг юм хоосоо орон дээр ингээ ширтэ таныг тоохгүй байгаа бол сэтгэл зүйн хувьд ингээд одоо ачааллаад ахаа болоод ингээ тасарсан гэх юм те. Тэгээд мэдрэмжээ ингээ төрдөө хаацсан байж бол одоо ядраад би амармаар байна гэж болох байхгүй юу? Үүнийг бас сайн анзаараарай. Тэр таныг хараад яаж идэ харилцааны хувьд зүгтж гин үү? Хэрвээ ойрт болохгүй ингээл зүгтаал цаашаа гэл ингээл яагаад бол тэр өөрийнхөө тэр хүүхэд насыг сул дорой байдлыг маш удаан хугацаанд үгүйсгээд үзий ядч хин нэгнийг үзий ядч гомдсон. Тэгээ өөртөө итгэхээ байсан хүүхдийг шинжихгүй юм чинь. Хэрвээ хэсгээ хугацаанд явж байгаа ингээ гүйж ирээд тэрүүлээд хайрлаад үнсүүлээд эхлээд байгаа бол тэр та хоёр бие биенээ маш удаан хүлээсэн зөвхөн танаас хайр хамгаалалт тэр хүсэх зүйлийг хүсчихсэн хүүхэд штэ. Өөрийгөө магтуулах, өөрийгөө хайрлуулах тий энэ бүхэн тэр хүүхэд чинь дутагдаад исэн байхгүй. Та өөрөө ч гэсэн анзаараарай. Энэ танд байгаа. Хин нэгнээр магтуулах, хин нэгнээр хайрлуулах тий. Гэтэл хин нэгнээс биш өөрөөсөө энийг хайх хэрэгтэй байсан юм ба штэ. Айс арцараад байсан байж магадгүй тий. Магадгүй та одоогийн амьдралдаа хэтэрхий ингээ хатуу хандаал өөрийгөө байнга шүүмжлээл байдаг байсан бол тэр хүүхд таныг ингээ гайхаад хатуу аав ээж чинь ингээл гайхаад харж иж магадгүй хөтөхгүй яа намайг яачих вэ юу хэлчих вэ гэж энэ зарж иж бол одоо үүний дараа та дахиад бодоод үзээрэй. Энэ хүүхдийг мартаад би хэдэн жил болсон юу хийсэн? Би өөрийгөө голоод утгагүй хичмээр санаад зөвхөн би өөрөө болно л гэд бусдын төлөө явсаар гад амьдралаа золчих ч дуусгах гэж байна уу? Одооноос ихсэн бол бүр сайн шүү дээ. Өөрийнхөө дотоод хүүхдийг өөрийгөө хайлж хамгаалахын оронд бусдын төлөө өөрийгөө золиослсон юм. Одоо тэгвэл үүнээс биш та ямар үйлдэл хийх юм гэдгээ товчгүй тодорхой бичээрэй. За ингээд өнөөдрийнхөө дотор хүүхдтэйгээ ярилцах услахлыг өндөрлөё. Манай бэлтгэлд хамтдаа байсан шав нартаа баярлалаа. За бүхэнд ат жаргалын нэдийг хүсэн өрөөё.